Сайн байцгаана уу Герман сонирхчдоо, Герман орныг сонирхчдоо. Хэрвээ та Герман улсад хамгийн анх удаа ирэх гэж байгаа бол та юуг мэдвэл зүгээр вэ? Юуг анхаарвал зүгээр вэ? За нэгдүгээр хамгийн чухал зүйл бол та Германд ирэхдээ бэлэн мөнгө, тэгээ зоосон мөнгө авахаа мартваа. Зоосон мөнгө бол маш чухал. Та хамгийн наад зах нь та онгоцны буудлын дээр буугаад ачаагаа ачлаг тэргээ авахад тэрэнд 2 евро хийх хэрэгтэй байдаг. Тэгэхээр задгаа мөнгө маш чухал. Дараа нь та одоо автобусанд суулаа гэхэд автобусны автоматанд билет авахд бас задгаа мөнгө авдаг. Зарим газар бэлэн мөнгө авдаггүй, картаараас төлж олно. Гэхдээ зоосон мөнгө маш их чухал байдаг шүү. За хоёрдугаарт юу чухал вэ гэвэл Германд бүтэн сая өдөр бүх дэлгүүр хаалттай байдаг. Яагаад хаалттай байдаг вэ гэвэл энэ одоо хоёр зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээр бүх ажилчид одоо бүтэн сая өдөр амрах ёстой, амрах хэрэгтэй гэсэн үүднээс хаадаг. Хоёрдугаар болохоор шашинтай холбоотой бүтэн сая өдөр сүмрөөгөө явж мөргөх зорилготойгоор анх энэ бүтэн сая өдөр дэлгүүрүүд хаалттай байх ормыг гаргасан юм аа. За гуравдугаар Германд хүмүүс одоо ер нь Германд хүмүүс маш их дугуй ундаг. Тэгээ дугуйны тусдаа зам байдаг. Заримдаа зарим мэдгүй хүмүүстэй зам дээр явган явж идэх авдаг. Тэрийг маш анхаарал тий зам дээр явган хүн явж болохгүй. Араас чинь дугуйтай хүн ирээд мөрөгчөж магадгүй шүү. За дөрөвдүгээр та юуг мэдвэл чухал вэ? Эцний гэрээ хийхдээ ямар нэгэн гэрээ хийхдээ та болгоомжтой сайн уншиж судалж байгаа тэгээрээ хямдхан утасны дугаар гэх юм бол аалтыгийн дугаар маш хямдхан байдаг. Аль болох тэрийг хэрэглээ. Тэгээ дараа нь хэрэглэгчийг судалж агаад утасныхаа гэрээг интернетийнхаа гэрээ хийгэрээ гэж хэлмээр байна. Энэ дээр болохоор та гэрээ хийсэн л бол заавал мөнгөний төлөх ёстой байдаг шүү. Энэ дээр монголчууд маш миний туршлагаас хүмүүс маш их алдсан байдаг. За тэгээд ер нь Германд бүх зүйл онлайнаар их хэрэгэлдэг. Жишээ нь наад захта автобусныхаа хуваарийг шууд интернетээс харж болно. Тэгээд германчууд нэмэг маш их урьдчилан төлөвлөдөг. Тийм болохоор та аялах байгаа бол билетээ аль болох 2-3 багтаа л гэхэд 2-3 хоногийн өмнө захиалвал арай хямдхан байдаг шүү. Баяртай. Tschüss.